Нэг л мэдхэд хүзүүндээ гинж хуруундаа бөгж чихэндээ ямар нэг юм зүчгсэн байдаггүй. Харахад маш жижигхэн энгийн зүйл мэт санагдах боловч таны стил имижийг шал өөр түвшинд хүргэж чадах зүйл бол яхаа аргагүй аксессуар юм. Яагаад энэ жилийн тренд аксессуаруудад хүмүүс тэгтлээ ухаан алдаж байгааг хамтдаа харцгаая. Сайн байцгаана уу загварын харахтнуудаа. Удаан бичлэг оруулж чадлагүй нэлээд хугацааг өнгөрүүлсэн байна. Яг одоо өглөөний 6 цаг 30 минут болж байна. Тэгээд ихт бичлэгээ оруулаад хууртын эдитэндээ ороод тэгээд Gas YouTube дээр шинэ бичлэг тавих гээд зориуд эртлэн босоод бэлэн болсон байна. За мөн кофегооч бас бэлдээд амжлаа. Хамтдаа кофегоо унгаа таны стилийг аксессуараар хэрхэн амируулах талаар ярилцгаая. Анх удаа контентийг мань үзэж байгаа бол та миний контентуудаас загварын талаар, сүүлийн үеийн чиг хандлагын талаар, за мөн хувийн стилээ хэрхэн бүтээх талаар ойлголтуудтай танилцах болно. За хувцас загварын талаар ярих гэхээр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан юм байна гэж битгий бодоорой. Яг хувцас загварт сонирхолтой байдаг хүмүүсийг харах юм бол ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг нь хайрцангуй үнэн боловч эрчүүд ч гэсэн өөрийн стилийг шинжилж хэм маягийг ирж хайдаг л бидтэй. За ингээд альч насны эрэгтэй эмэгтэйчүүдэд зориулсан загварын талаарх контент маань эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд сэдв рүүгээ оръё. Өнөөдөр би аксессуарын талаар буюу 2025 оны ялангуяа энэ цууны уйлралд хамгийн эрэлттэй байгаа аксессуаруудын трендүүд, тухайн аксессуаруудыг ашигласнаар таны стилд ямар өөрчлөлт гарч болох талаар. Юу н аксессуар гэж хэрэглээд маш жижигхэн эзэлсэн мэт харагдаг боловч бид нэр зөв хэрэглэж чаддаг. Гэх мэтчлэн аксессуарын талаар чадхаараа бүхэл мэдээллийг мэрэгжлийн хүний өнцгөөс за маш ойлгомжтой ярихыг би хичээх болно. Хувцас эд зүйлийг биеийн бүрхүүл гэж бодож үзэх юм бол аксессуар нь түүнийг ам оруулах, түүний сүнслэг сэтгэл хөдлөл гэж би боддог. Тэгвэл 2025 оны аксессуарын чиг хандлага бол илүү сүнслэг, илүү өөрийн гэсэн сэтгэл хөдлөлтэй, за бүтээлч, эрх чөлөөтэй мөн ухаалаг хэрэглээнд тулгуурлаж байна. Харин стилийн хувьд максималист мөн Y2K хэм маягт бол хүмүүс тэр чигтээ шуурж байгаа харагдчихэв. Одоо эрэгтэй эмэгтэй аксессуаруудын ялгаа бараг л үгүй болсон. За Burberry, Bottega Veneta гэх мэтчлэн тансаг зэрэглэлийн брэндүүд unisex багцыг гаргаж аксессуар үнэт хэдлэл гэх юм бол зөвхөн эмэгтэйчүүдийн сонголт байхаа болоод удаан хугацаа өнгөрчээ. За тийм болохоор энэ зун та ямар одоо аксессуараар тийм ээ өөрийн стилийг ам оруулж өгөх вэ тийм ээ, ямар аксессуараар өөрийн стилд сэтгэл хөдлөл нэмэх вэ гэдгээ за тухайн бичлэгнээс олж чадах болов уу гэж бодож байна. Тийм болохоор бичлэгээ дуустал үзээрэй. За аксессуарын тухай бид ярих бол мэдээж хамгийн түрүүнд гутал цүнхнээс эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. За шууд гуталнаас эхлэе. New Balance, за мөн Asics зэрэг брэндүүдийн Poots Keds сандалууд энэ уйлралд хүч авч өдөр тутмын хэв маягт түг сонголт болж байна. Өндөр зузаан уйлтай функционал спорт загварын сандалууд хотын хэв маягийг давмгаалж байна. Мэдээж өдөр тутмын casual хэв маягт түгс тохирохоос гадна ретро, vintage, street стилийн сэтгэл хөдлөл болж өгч байна. Харин сандал хувилбаруудын хувьд trekking sandals загваруудыг онцолж байгаа. За гэхдээ эдгээр загваруудыг богинохон мини юбк ч юм уу, skinny jeans эсвэл mom jeansтэй тохируулахаас илүү чөлөөт одоо cargo өмд эсвэл өргөн wide өмд зэрэгтэй хослуулснараа энэ уйлралд маш загварлаг харагдах чиг хандлага болов орж ирсэн байна. Эсвэл мөн эдгээр сандалууд нь спортлог хэм маягийг илэрхийлсэн мөн ретро мэдрэмжтэй болохоор аймсан дээр маш сайхан хослно гэж бодож байна. За өмнө нь бол сандалн дээр аймт өмсөхийг загварын алдаа гэж боддог байсан. За гэхдээ сүүлийн жилүүдэд бол аймсан дээр сандал өмсөж өгсөн нь тухайн аймсны тийм ээ материал, эсвэл өнгө, дизайн, стилтэй холбогдуулаад өөрийн гэсэн identity-г, өөрийн гэсэн зөвхөн цорын ганц хэм маягийг бүтээх бас нэгэн аргачлалуудын нэг байсан. За тийм болохоор энэ хүү trekking сандалыг өөрийнхөө хүссэн аймстай хослуулахаас битгий эргэлзээрэй. За дараагийн гутал бол ballet flats. За сүүлийн жилүүдэд загварын салбарт балерино, балетын гутлнаас санаа авсан загварууд нилээдгүй анхаарлыг татаадсан. За гэсэн хэдий ч тийм хүчтэйгээр одоо тийм ээ бүх хүний хүртэл массад төдийлөн хүрч чадаагүй байсан бол энэ жил маш хурдцтайгаар балерино загварууд олон брэндүүд өөр өөрийн стил онцлогт тулгуурлан санал болгож байна. За мөн сонгодог балерино загвараас гадна түүнийг олон стилд тааруулж загварчилсан unisex спорт маягийн балерина гутлыг онцлох нь зүйтэй гэж бодож байна.
За жишээлбэл Puerto Rico-гийн дуучин Bad Bunny Adidas-тэй хамтрангаа гаргасан загвар нь уламжлалт Adidas-ийн тэтгэлүүдтэй боловч балетын балериног санагдуулам маш хөнгөн нэмгэн хүл дэвтэйхэн байдлаар гаргасан байгаа. Түүнчлэн алтлаг шаргал өнгөтэй bold gold загвар болвол эрэгтэй эмэгтэй аль ч насны хүмүүсийн өдөр тутмын сонголт болж ирж байна. Дараагийн балериныгаа санаа авсан загвар бол яхаа аргагүй Puma-гийн Speed Cat OG загвар юм. 2025 оны трендийг тодорхойлж буй гол сникерсүүдийн нэг гэж хэлж болно. За энэ нь бол 1999 оны Формула 1 уралдааны гутлнаас санаа авч 2025 онд дахин эргэн ирж Speed Cat Plus хувилбараар шинжлэгдсэн. За харин классик балериногийн хувьд бол энгийн шулуун джинсэн өмд Bermuda short-н доор балет флацыг өмсөж өгснөөр casual, chic мэдрэмжийг төрүүлж Pinterest эстетикийг бүрдүүлэх нэг элемент болж байна гэж харагдаж байна. За дараагийн гутал бол Mary Jane загвар. Mary Jane гутал нь бол загварын салбарт дахин сэргэн мандалт хийж энэ удаа олон өөр төрлийн стилүүдэд тохирох боломжтой. За эмэгтэйчүүдийн гуталны дунд бол хамгийн классик загварын тоонд цуяасаар багтж байна. 1904 онд анх Америкийн нэгдсэн улсын Brown Shoe компани нь Buster Brown гэдэг комик номны Mary Jane хэмээх дүрийн нэрийг ашиглан тухайн үеийн bar shoes буюу оосортой гутлыг Mary Jane гэж нэрлсэн байдаг. Энэхүү загварын хувьд бол хоншоор нь бөөрийнхий эсвэл хагас дөрвөлжин хэлбэрийн хоншоортой олон давхар оосортой загвар байгаа. За анх бол яг нөгөө комик номын дүртэйгээ ижилхэн тийм ээ хүүхдүүдэд зориулсан гутал мэт харагдчихсан боловч аажмаар насан туршсан эмэгтэйчүүдийн хувцлалтын салшгүй нэгэн хэсэг, салшгүй нэгэн аксессуар болж өгсөн байна. За харин өнөөдөр орчин үеийн Mary Jane гутлыг хэрхэн өмсөж байна гэвэл ялангуяа Pinterest-ийг бид нар харах юм бол clean girl aesthetic, за мөн old money гэх мэтчлэн хэм маягууд дээр Mary Jane гутлыг маш төлхөө ашиглаж байгаа харагддаг. За эдгээр стилүүдийн онцлог нь бол 5 тухтай хэрнээ тансаг мэдрэмжийг төрүүлдэг хувцлалт загварууд дээр сайхан зогсож байгаа харагдчих. Харин эсэргээрээ том зузаан ултай Mary Jane загварууд хүртэл гарч ирсэн байна. За энэхүү загвар нь бол түрүүн хэлсэн old money, clean girl aesthetic-аас шал эсэргээрээ punk rock, эсвэл romantic маягийг илүү санал болгож байгаа хувилбар гэж ойлгож байна. За бид нар бол Prada болон Miu Miu-гийн загварын тайзнаас харж олно. Түүнчлэн Gen Z болоод TikTok хэрэглэгчдийн дунд түгээмэл болж Y2K болон Indie Slays стилүүдийн чиг хандлагыг илэрхийлж байна. Дараагийн гутал бол Kitten Heels буюу бяцхан tiny мөсгөтэй гуталнууд. За энэхүү гутал бол миний бүр хамгийн favoriteтэй, миний хамгийн хайртай гуталнуудын нэг байгаа. Манай үеийнхэн бол мэддэг байх. Бид нарыг жоохон бахад ээж нар, эгч нар ийм айгүй урт хоншоортой тэгээд ийм жижигхэн үсгийтэй гуталнуудыг өмсдөг байсан шүү дээ. За тэгээд манай ээж намайг жоохон бахад айгүй их тийм гутал өмсдөг байсан байхгүй юу? Тэгээд нөгөө хүүхдүүд чинь нэг 5 6 тал байсан баг. Ээж яг өндөр үсгийтэй өмсөл тий. За тэгээд тэндээс миний өнөөдрийн загварт дуурлах загвар, хувц загварыг сонирхох сонирхол маань бий болсон болов гэж боддог. За Kitten Heels бол өнөөдөр орчин үед өргөн джинс, миди болон мини шулуун хэлбэрийн юбкнууд дээр сайхан сонголт болж өгдөг. За түүнчлэн энэхүү гутлын маань онцлог нь өөрөө маш жижигхэн юм өсгийтэй болохоор анхаарах зүйлүүд бас хид байдаг. Юу яг гэвэл бүсгүйчд биеийн хэлбэр, за мөн хөлний бүтэц, стилийн тэнцвэр зэрэг дээрээ анхаарч өгөх зүйтэй байдаг. За учир юу вэ гэвэл богино үсгийтэй гутал нь хөлийг шилбэх тийм ээ улам намхан харагдуулах. Түүнчлэн тухайн өдрийн өмсөн хувцснаас шалтгаалаад эсвэл тухайн хүний стилээс шалтгаалаад тэнцвэргүй харьцааны хувьд буруу харагдах бас эрсдэлтэй байдаг. За гисэн хэдийч Kitten Heels-ийг өмсөх миний хамгийн дуртай хоёр типийг хэлж өгье. Нэгдүгürt бол торгон аймсан дээр Kitten Heels-ийг өмсөх. За өдөр тутмын нэгэн хэмээ хувцлалт дээр сюрприз хийж өгөх арга буюу жишээлбэл шулуун юбкэн дээр нэмгэн торон blows маягаар өмсөд, за доогуур нь торон шилэн аймс, за тэгээд Kitten Heels-ийг өмснөөр feminine quirky мэдрэмж төрүүлж vintage эсвэл chic маягийг бүрдүүлэх боломжтой болно. За хоёр дахь тип бол monotone буюу нэг өнгийн костюм тийм ээ хослол доор уралтай амжигтгээтэй том поинттай эсвэл совдон чимэглэлтэй ч юм уу загварын Kitten Heels өмснөөр нөгөө дан нэг өнгөтэй бага зэргийн уйдгартай дүүнсгэр эсвэл хит ажил хэрэгч харагдах гад байсан тэр мэдрэмжийг стилийн тэнцвэр хийж өгч донжтой шик маягийг бүрдүүлж болно. За дараагийн аксессуар бол түрүүн хэлсэнчлэн гутлын дараа зайлшгүй чухал аксессуаруудын нэг бол цүнх ба. За цүнх гэдэг бол зөвхөн нэг практик хэрэглээний тийм ээ шаардлагатай зүйлүүдийг хийгээд шууд шүүрээд аваад гардаг юм нэг хэрэгсэл гэхээсээ илүү таны хэв маягийн тусгал гэж та бодчихсон уу?
цүнхний хэлбэр, дизайн, за материал, за мөн өмсөгчийн цүнхээ хэрхэн байрж эдэлж ашиглаж байгаагаас нь тухайн хүний загварын мэдрэмж, за мөн нийгмийн статусыг хэн олж харах боломжтой байдаг. Жишээлбэл structured буюу өөрийн гэсэн хэлбэрээ алддаггүй цүнхийг барьдаг хүн бол элегант, минимал дүр төрхтэй харагддаг бол oversize canva буюу зөөлөн бүтэцтэй цүнх барьдаг хүмүүс илүү энгийн, чөлөөт юм аягтай харагддаг. За харин цүнхний материалын хувьд бол өмсөгчийн статусыг тодорхойлж олдог. Арьсан загварын хувьд бол тансаг зэрэглэлийн мөн удаан эдлэгээтэй байдаг ч гэдэг юм уу. Эсвэл Canva материалтай болвол casual, илүү практик талдаа чиглэсэн тийм ээ ажил хэрэгч хүний сонголт авах боломжтой. Харин nylon эсвэл PVC материалтай цүнхнүүдийн хувьд спортлог эсвэл гудамжны хямаагийн хэрэглэгч байх магадлалтай гэсэн юм ерөнхий дүр зургаар нь бас хувааж авч үздэг байна. За энэн дээр бол бодит факт, бодит жишээ гэвэл Louis Vuitton брендийн iconic Canva цүнх тансаг зэрэглэлийн гэхээсээ илүү практик хэрэглээнд зориулагдсан гэдгээрээ алдартай байдаг. За загварын хорхоотнуудын маань зайлшгүй мэдэх ёстой цүнхний нэгэн нэвшил бол eat bag гэдэг нэвшил байна. Тухайн цаг үед хамгийн эргэлттэй загварын чиг хандлагыг тодорхойлж исэн алдартай цүнхний загваруудыг eat bag гэж нэрлэдэг. Жишээлбэл 2000 оны Fendi-гийн Baguette цүнх, 2010 оны Celine Logage, за мөн 2020 оны Telford shopping bag, Jacquemus Lesh Gita цүнх. Эдгээр цүнхнүүд нь тухайн цаг үеийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлж исэн. За тэгвэл 2025 оны eat bag-ууд юу вэ гэдгийг хамтдаа харцгаая. За хамгийн нэгдүгээр East West цүнх. За урт нэрийн хэлбэртэй мөрөн дээр зүүхэд тохиромжтой энэ төрлийн цүнхнүүд нь Miu Miu болон Alaya зэрэг брэндүүдийн шин загваруудаар дахин сэргээгдэж гарч ирсэн. За эдгээр цүнхнүүд нь өдөр тутмын минималист хэм маягийг илэрхийлдэг байна. Яагаад минимал стилд тохиромжтой вэ гэхээр энэхүү хэм маяг маань зүгээр нэг энгийн хэрэглээг онцлохоос илүүтэйгээр донжтой, урлаглаг, за мөн pointlаг юм хэм маягийг онцолж идэг шүү дээ. Тэгэхээр энгийн шулуун хослол өмөлсөн бол ядаж цүнхний хэлбэр дээр анхаарал им сонирхолтой урт хэлбэр эсвэл дугуй хэлбэрч гэдэг юм уу тийм ээ геометрийн дүрстэй цүнхнүүдийг өөрч өгснөөр тэрхүү энгийн загварт маань тодорхой хэмжээний хүч өгдөг, тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлийг өгдөг гэсэн үг. Дараагийн цүнх бол доктор баг эсвэл medicine bag гэж нэрлэгдэх цүнх байна. Бас л яг нэрнийхээ дагуу тийм ээ эмчнэрийн байрдаг, эмнэлгийн салбарынхны байрдаг цүнх шиг ийм дөрвөлжин тэгшүүн сэтгэлбэртэй загвар эхэлж байгаа. Энэ бол Hermes болон Miu Miu брендийн загварууд загварын шоунаас маш их харагдсан. Бат бүх бүтэцтэй мөн ажил хэрэгч дүр төрх. Дээрээс нь unisex хэм маягийг илэрхийлсэн загвар учраас эрэгтэй эмэгтэй аль ч хүйсний хүнд бол маш тохиромжтой цүнхнүүдийн нэгт зүй хасаар орох гэж бодож. Тэрнээс гадна бол маш практикал загвар гэж бодож байгаа. Жишээлбэл оюутнууд, офисын ажилтнууд, дизайнерууд гэдэг дэвтэр ном, лэптоп, за iPad гэх мэтчлэн хэрэгтэй зүйлүүд маш их байдаг шүү дээ. Тэгэхээр доктор багийн хувьд бол багтаамж сайтай бас бат бүх дизайнтаагаас гадна энэ үйлрэлд бол энэ жил бол маш загварлаг хэм маягийг илэрхийлэх боломжтой. Бас нэгэн зүйл бол манай Монголд ч гэдэг юм уу тийм ээ хараад хаар эрчүүд нэг их юм гар цүнх барьж авч байгаа харагддаггүй шүү дээ. Ихэвчлэн лэптопны цүнх ч юм уу тийм ээ цүнх хэрвээ байрвал эсвэл үүргэвч ч юм уу үүсэн байгаа харагддаг. За тэгвэл залуу та энэ удаа цүнхнийхаа хэм маягийг солиод өөрийнхөө гадаад стилийг тодорхой хэмжээнд өөрчлөх сонирхолтой байгаа бол энэхүү доктор байгийг сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За түүний дараа woven эсвэл crochet цүнхнүүд. Ийм төрлийн цүнхнүүд бол ерөөсөө жил бүрийн халууны уйлралд, зуны уйлралд дандаа дахин сэргийж орж явж байдаг. Баргийн жил хүн болгоны хувцсны шүгэнд байх ёстой сонгодог загваруудын нэг гэж бодож байна. Гар аргаар сүлжсэн мэт харагдах нэхмэл crochet материалтай цүнх нь романтик эсвэл хиппи трендийг илэрхийлж болдог. За мөн аялал зугаалга эсвэл зуны тийм ээ хөгжмийн фестивалууд, за пикник зэрэгт бол яг тохирсон загвар. Үүний дараа XXL bag буюу том хэмжээтэй цүнх. За Hailey Bieber эсвэл Bella Hadid гэх мэтчлэн айконуудын тийм ээ сонголт болсон хит том хэмжээтэй цүнхнүүд нь практик талаас ч тэр за мөн загварлаг удамжны хэв маяг талаас ч тэр хамгийн сонгодог, хамгийн загварлаг сонголт байж чаддаг. Металлик цүнхнүүд. Металл, төмөр багцаар хийсэн юм шиг хатуу жижиг цүнхнүүд. За шөнийн шоуны лук, пари, клабын лукд бол хамгийн гоё сонголт болж өгдөг. За энэ удаа бол Chanel, Bottega Veneta зэрэг брэндүүдийн гялалцсан металл өнгөтэй цүнхнүүд нь үдэшлэг, тусгай арга хэмжээнд тохиромжтой анхаарал татах үйс загваруудыг санал болгож байна. Үнэхээр металлик жижиг цүнхнээс гадна энэ удаа металлик нарийн бүс
Нүдний шил, бусад жижиг аксессуарууд бол 2025 оны гол аксессуарын тренд болж өгч байгаа харагдаж байна. За мөн нэгэн типийг хэлж өгөхөд хүмүүс ихэвчлэн ингэж боддог. Металл өнгөтэй тийм ээ, алтлаг юм уу, мөнгөлөг өнгөтэй загварууд бол хар өнгийн хувцсан дээр маш сайхан цохиурдаг. Хар өнгөтэй л өөр нь цогцдог гэсэн юм хэвшмэл юм ойлголт байдаг. Гэхдээ үүнийг зөөлөн пастел өнгийн хувцтай хослуулахад одоо металлик өнгө нь илүү тодорч амилдаг байна. Тиймээс энэ үйлрэлд хар өнгө. За ингээд бүгдээрээ жижиг аксессуарууд руу өснө орохъя. За 2025 оны аксессуарууд ерөнхийдөө энэ загварын трендүүдийн хувьд бол бүтээлч байдал нэн тэргүүнд тавигдж байгааг загварын хорхотнууд маань аль хэдийн олоод харсан болов уу гэж бодож байна. За тэгвэл дэлхийд даяар аль ч насныханд хэдийн танил болоод бай цүнхний чимэглэлийг ярихгүй өнгөрч болохгүй. За та бүхэн надаар хэлүүлэхгүй мэдчихэж магадгүй, гэхдээ товчхон яриад өнгөрье. За мэдээж Labubu болон Cry Baby, за мөн Bratz хүүхэлтэй. За эдгээр нь бол энэ жил хүүхдийн тоглоом гэхээсээ илүү яг загварын сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нэг хэрэгсэл болоод байна гэж харагдаж байгаа. За бас л нөгөө нэг Y2K стил, cute core гэх чиг хандлагын нэгэн хэсэг болж тренди болон гарч ирж. Labubu-гийн хувьд бол Хонконгийн уран бүтээлч Cassie Long-ийн бүтээсэн дүр бөгөөд анх 2015 онд The Monsters нэртэй номын цувралд танилцуулагдсан байдаг юм байна. За энэхүү дүр нь бол 2019 онд Хятадын тоглоом үйлдвэрлэгч Pop Mart-тай хамтран ажиллаж тоглоом болон хувирсан. За харин Cry Baby-гийн хувьд Таиландын уран бүтээлч Molly-гийн 2017 онд бүтээсэн дүр бөгөөд эмзэг мэдрэмтгий байдлыг илэрхийлдэг гэдгээр онцлог. За тэрээр өөрийн энэхүү Cry Baby character-ыг бүтээхдээ стресс ихтэй нийгэмд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхийг зорьсон гэж ярилцлага дээрээ дурдсан байдаг. За харин Bratz хүүхэлдэйний хувьд бол манай үеийнхэн маш сайн мэдэх болов уу гэж бодож байна. 2001 онд анх дебютээ хийжсэн animated юм цуврал хүүхдийн кино гэх юм уу да. За тэгээд хүүхдийнүүд нь бас ингээ гарч ирсэн тийм нэг иймэрхүү өндөртэй Barbie гэхэд арай өөр тийм том толгой, том нүд, том уурал юм бүтээцтэй. Тэгээ намайг жоохон бахад бас надад ийм яг энэ Bratz чинь дөрвөн найзын тухай стори штэ тий. Надад бас ийм хоёр нь байсан санагдаж байна. Бидний хүүхэд насыг санагдуулсан энэ хүүхдтэйний одоо character маань энэ удаа Gentle Monster collab хийснээр дахин сэргийж. За Gentle Monster-ийн pop-up store-уудыг харах юм бол Bratz-ийн аврах том хүүхдтэйнүүд Cyborg дүрхөөр дахин эргэлт хийсэн баг. Харин одоо гутлын charm-д буюу гутлын чимэглэлүүдийг яриа. Интернет орчинд хамгийн алдартай болгосон одоо брэнд бол Miu Miu брендийн нэмгэн утай sneakers-с гаралтай. Гутлын үдээсийг олон өөр өнгөөр хойд сайлгах. За мөн үдээсэн дээр нь сувдан чимэглэл эсвэл шүрэн чимэглэлийг хэрэглэгчид өөрсдийн гараараа хийх маягаар энэхүү тренд бий болсон. Түүний дараа мөн л интернет орчинд New Balance-ийн сонгодог загвар дээр хэрэглэгчид янз бүрийн тууцаар үдээсний хооронд тууцыг хийж тухайн тууцаа бас сувдан чимэглэлээр чимэглэж байгаа юм TikTok-ийн бичлэгүүд, Instagram-ийн рээлүүд маш их гарч ирсэн. За үүнээс улбалаад гутлыг хүртэл энгийн нэгэн байдлаар өмсөхөөс илүү өөрийнхөө сэтгэл хөдлөл дүрхтэй өөрийн гэсэн хэм маягийг бий болгож дахин давтагдчихгүй байдлаар өмсөж байгаа нь бол модны байна. За өнөөдөр ийм charm-сууд яагаад амар тренди болчихвоо? За mass production биш, personal expression буюу хувийн илэрхийлэмжийг хамгийн түрүүнд тавьж байгаа энэ хэрэглэгчдийн сэтгэл хөдлөл, хэрэглэгчдийн сонирхолтой тулгуурлан эдгээр charm-сууд ийм хэм маягууд илүү тренди болж байна гэж үзэж байгаа юм байна лээ. Хэрвээ та максималист хүн болвол тийм ээ, максимализмыг эрхэмлдэг хүн болвол эдгээр одоо charm-сууд таны стилд маш төгс тохирог болно. Харин эсвэргээр та минималист нэгэн болвол тухайн өдрийн хувцас дээрээ тийм ээ, баг зэргийн одоо playful тийм мэдрэмж нэмэх. За эсвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг гэсэндээ бяцхан point маягаар гаргахыг хүсэж байгаа бол эдгээр одоо charm-суудыг цүнхнээсээ ч юм уу эсвэл утасныхаа осорт зүхийг санал болгож. За дараагийн аксессуар бол bandana буюу бидний хэлжсээр заншснаар банда. За 2025 оны хавар цуны гоёл чимэглэлийн чиг хандлагын хувьд bandana нь Gucci болон Valentino-гийн цуглуулгад харагддаг гинтийн нэмэлт хэрэгсэл байсан гэж үзэж байгаа юм байна лээ. За энэ нь бол 90-ад оны сүүл 2000-ад оны одоо ихэнх үеийн pop соёлын төлөөлөгчд болох Tupac, Britney Spears, Rihanna зэрэг одоо алтартнууд streetwear төрхөөрөө bandana өдөр тутамдаа янз бүрээр хэрэгжилсэн юм байна. За толгоонд ууях, эсвэл үсэндээ зүүх, эсвэл бүр crop top болгон цээжвч хийж өмсдөг байсан мод дахин иргэнсэн байна.
Орчин үед энэ тренд нь яаж явж байгааг гэвэл Harry Styles шиг gender fluid хэм маягийн одоо төлөөлөгчийн хувьд банданаг 70-аад оны хиппи стил болон punk rock төр төрхтэй хослуулан өмсөж байгаа нь хэтэрхий одоо массад төвлөрч байгаа Y2K хэм маяг гэлтгүү өөр олон стилүүдэд туршиж үзэх уран зориг өгч байна. Түүнчлэн банданаг джинсэн өмд болон блейзерийн гадуур тийм ээ бүс болгон ашиглаж байгаа нь маш хэлбэрхэн гарын доор стайл ап хийх боломжийг олгож байгаа юм тип гэж харж байна. Дараагийн онцлог аксессуар бол силиконоор хийгдсэн бугуйч. Яг л одоо өнөөдрийн миний зүтсэн байгаа шиг иймэрхүү харагдах боловч өнгө материал дизайны хувьд илүү олон болж бас илүү олон стилүүд дээр хувиргах боломжтой аксессуар гэж харж байна. Мөн таны тухайн өдрийн одоо casual энгийн эсвэл бага зэргийн уйтгартай байсан одоо хувцлалтанд силикон бугуйчийг нэмж өгснөөр өөрийн гэсэн өнгө төрөх, өөрийн гэсэн стилийн сэтгэл хөдлөлийг нэмэх боломжтой байгаа. Хиппи стил дээр тод өнгө, гэрцэл аксессуар, playful vibe-ыг илэрхийлдэг штэ. Торон хандсуудад цамцан дээр өнгийн силикон эсвэл чулуун мэт харагдах бугуйчийг зөөх. 2000-ад оны icon Britney Spears Paris Hilton маягийн сэтгэл хөдлөлттэй стилээс санаа авсан хэм маягийг мэрэгчлэтнүүд онцолж байгаа. Үүнчлэн энэ дундаас заавалчгүй дурдах стай хэм маяг бол soft masculinity хэм маяг. Хүйсийн хязгаарыг давсан эмгтээлэг хэм маягийг эрчүүдийн загварт уйлгасан байдал. Жишээлбэл зүрхэн хэлбэр эсвэл цэцгийн хэлбэртэй бугуйч хүзөөний зүгт зэрэг. Oversized цагаан цамц эсвэл энгийн нэгэн t-shirt эсвэл бүр өмдөн дээрээ чимэглэж болгон ашиглах юм түлхүүрний оосоо шиг чимэглэж болгон өмднөөсөө унжуулж зүүх байдал их мэтчлэн эдгээр аргачлалууд нь эрэгтэйчүүдийн хувцлалтыг кул болгох нэгэн тип гэж бодож байна. Жишээлбэл бид нэр BTS-ийн гишүүд Harry Styles-аас уран зориг авч болох юм. Мэдээж бугуйч яасан чинь хүзөөний зүйлийг заавал ярих хэрэгтэй. Эртдээр үед бол хүзөөний зүйлт нь хэр олон байгаагаас шалтгаалаад тухайн одоо нийгмийн, тухайн хүний статусыг илэрхийлэх юм хэрэгсэл байсан бол өнөөдөр хүзөөний зүйлт бол тухайн хүний хэр бүтээлч сэтгэлгээтэй вэ, хэр загварын мэдрэмжтэй вэ гэдгийг илэрхийлэх нэгэн зэвсэг болоод байна. Дээрээс нь тухайн одоо гинжүүд маань нэг өнгөөр дагнасан биш алтлаг, мөнгөлөг одоо сувд гэх мэтчлэн өнгөнүүдийг хооронд нь зоригтой хоцолсон байхаагаас таны загварын мэдрэмж илэрхийлэгдэх боломжтой байна. Гэтэ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нь юу вэ гэвэл иймэрхүү давхалсан layered mix and match загварууд хичнээн тренд байгаа боловч хүн болгонд цогтгүй. Хит олон материалаар хийгдсэн, хит олон өөрөөр хэлбэртэй давхарсан зүйлтнүүд нь харааны фокусыг алдагдуулж таны ерөнхий дүр төрхийг замбраагүй, эмгэгцэгцгүй харагдуулах эрсдэлтэй. Хамгийн ойрын жишээ юу вэ гэвэл тухайн одоо өмсөгчийн тийм ээ таны хүзөөний урт богноос шалтгаалж энэ нь зохихгүй юу гэдэг асуудал бас тавигдана. Мөн түнчлэн арсны одоо тоон буюу бидний мэдих хувийн өнгө гэж сүүлийн үед их яриад байгаа шүү дээ. Хувийн өнгө маань одоо хүйтэн тоонтой хүн юм уу эсвэл дулаан өнгөтэй хүн юм уу гэдгээс шалтгаалаад та ямар өнгийн аксессуаруудыг хооронд нь layered хийх вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Эсбүүгөөс энэ замбраагүй хит хичээсэн танд зохимжгүй харагдах эрсдэлтэй тренд байна. Ганц тип хийж өгөхөд хэрвээ та өөрийнхөө одоо арсны андер тооны тийм ээ арсныхаа өнгийг хүйтэн тоонтой гэж бодож байгаа бол мөнгөлөг эдлэлүүд илүү зохино. Харин та өөрийгөө дулаан тооны өнгөтэй гэж бодож байгаа бол танд алтлаг эдлэлүүд илүү сайхан зохих болно. Эмигний хувьд энэ үйлрлийн хамгийн онцлог эмигний дизайн бол маш том, бүр илүү том гэдэг концептоор явж байна. Яг л Loewe эсвэл Jill Sander брендийн загварын тайзнаас шууд гараад ирсэн юм. Том эмигнүүдийг хэрвээ та загварын хорхоотон бол энэ зон туршаад үзээрэй. Миний хувьд иймэрхүү одоо гоёл чимэглэл аксессуарууд дээр баримтлагдаг хамгийн чухал нэг зарчим байдаг. Энэ нь юу вэ гэвэл том аксессуаруудыг хувцлалтын төвцөг болгож өгөх нь одоо таны дүр төрхийг илүү тансаг харагдуулж өгдөг. Массив бүтээл шиг аврах том эмгийг тийм ээ минимал хувцлалттай хослуулж хүчтэй стейтмент үүсгэх нь эрсдэлгүй сонголт байдаг гэдгийг анхаараарай. Өнөөдрийн онцлог хамгийн сүүлийн тренд бол мэдээж зуны уйлрал ярьж байгаатай холбогдуулаад нарны шил байгаа. Би бол өнөөдөр хоёр ялгаатай хэм маягийг санал болгохоор бэлдсэн байна. Нэгдүгээрт бол ирээдүйрээ чиглэсэн спортлог хэм маяг. Яг л уралдааны машин баригчиг загварлаг шилнүүд бол энэ жилийн одоо 2025 оны зуны нарны шилний чиг хандлагыг тодорхойлж байна. Дээр дурдсан Gentle Monster болоод Bratz-ийн коллаб санал болгож байгаа нарны шилнүүд. Мэдээж иймэрхүү шилнүүдийг өдөр тутмын энгийн одоо casual загварууд дээрээ futuristic update хийхийг хүсэх юм бол ганц шилээр таны хэм маяг trendy загварлаг харагдах боломжтой тийм ээ. Нөгөө futuristic маягийн metallic нарийнхан рамтай шилнүүдийг бодвол тэс өөр загваруудыг Balenciaga болон Loewe брэндүүд онцолж байгаа. Иймэрхүү шилнүүд нь бол нарнаас зөвхөн хамгаалаад зогсохгүй нүүрний контурыг илүү хурц харагдуулж
маш амархан стиллэг харагдуулах зэвсэг болж байна. Ингээд энэ хүүхдэл энэ жилийн хамгийн онцлог, хамгийн халуухан тренд аксессуаруудыг хуваалцаж ярилцлаа. За эцэст нь эдгээр аксессуаруудыг амьдралдаа өдөр тутамдаа ашиглах golden rules буюу алтан дүрмүүдийг хуваалцъя. За нэгдүгээр дүрм. Хэрвээ таны өнөөдрийн outfit, өнөөдрийн хувцлалттай нь already too much буюу сонирхолтой хэлбэр хийцтэй, сонирхолтой хуваалт, сэлбэттэй хувцсан өмсөн бол аксессуарыг чадгаараа хамгийн бага байлгах хэрэгтэй. Огт аксессуар зөөхгүй байсан ч it's okay. За харин таны өнөөдрийн outfit илүү энгийн, casual, эсвэл minimal хэв маягтай байгаа бол та дээр дурдсан аксессуаруудаас өөрийн хэв маягтад цогцуулаад за тухайн өдрийн outfitтэй сэтгэл хөдлөл нэмж амар орж өгөөрэй. За жишээлбэл энэ зургийг харах юм бол том принттэй платан дээр жижигхэн аксессуар зүүсэн байгааг хараад үзээрэй. За ингэснээрээ баланс буюу тэнцвэртэй байдал үүснэ. За нөгөөтэйгүүр энгийн simple платан дээр түрүүн хэлсэн массив аваргын эмэг зүүсэн. Эсвэл хүзүүний цөөлт бугуйч зэргийг нэмж өгснөөрөө таны өөрийн гэсэн хэм маяг илүү аймарсан мэдрэмж төрөх бол. Хоёрдугаар дүрм. Эмэгтэйчүүдийн дунд нэлийн хөвшмөл ойлголт байдаг. Гуталт сүнхийг майч хийх хэрэгтэй гэж боддог. Ийм хичээл цэцгэл бол өнөөдөр огт хэрэггүй. Харин үүний оронд материалын хээ, texture, эсвэл өнгөний төстэй тооноор уйлдуулж өгвөл энэ нь хамаагүй effortless chic харагдана. За гурав дахь алтан дүрм. Focus point. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ганц аксессуарыг тухайн хувцлалтын төвд байлгаж за бусад аксессуаруудыг түүний туслах илүү даруй байдлаар нь ашиглах нь зүйтэй. Хэрвээ өнөөдрийн хувцлалтанд хүзүүний зүйлд голлох үүрэг гүйцэтгэх болвол эмэг бугуйч гэдгээ илүү жижигхэн, илүү даруухан байлгах хэрэгтэй. Дөрөв дэх арга. Texture play. Matte материалтай хувцлалтан дээр гялалцсан аксессуар нэмэх нь балансыг тэнцвэржүүлж өгнө. Тав дахь арга. Color story арга. Бүхэлдээ хар өнгөтэй эсвэл бүхэлдээ саарл өнгөтэй monocolor хувцас өмсөх юм бол аксессуар дээрээ тод өнгийг сонгож хувцлалтынхаа нэгэн гэрэлцэн хувилбар болгож амиа оруулж өгвөл гоёмсог баяртай бий болох болно. За хамгийн сүүлд бол mix all-ын нийв арга. Одоо эмээгээс өвлөгдөж ирсэн, өвөөгөөс өвлөгдөж ирсэн ч юм уу vintage аксессуаруудаа шин загваруудтайгаа хойч хэрэглэх. За ингэснээр зөвхөн таны хувийн төвдөрөх бий болох болно. За ингээд зөв аксессуаруудыг олж эдэлж хэрэглэх гэдэг бол таны өөрийгөө илэрхийлэх хамгийн амархан арга бөгөөд энэ нь энгийн нэгэн чимэглэл биш. Таны өнөөдрийн төр төрхийг илүү төгс болгох түлхүүр нь болж өгнө. Та ямар аксессуарт дуртай вэ? За мөн ямар нэг аксессуарт цуглуулдаг уу? Эсвэл өнөөдөр миний ярьсан эдгээр аксессуарын трендээс алийг нь туршиж үзсмээр байгаа вэ? Гэх мэтчлэн санаа сэтгэгдлээ комент хэсэгт бичиж надтай хуваалцаарай. Мөн бас дараагийн контентэнд ямар сэдвийг илүү мэдмээр байгаа вэ? Хувцлалтын талаар сонирхож байгаа зүйлүүд байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Эцэст нь лайк болон subscribe хийж намайг дэмжээрэй. Энэ нь эргээд надад маш том урам зориг өгч контентыг илүү чанартай хийхэд туслах болно. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Yeah.